байж өгч гүйж байна. Бурхан бид нар өөрсдийн авралыг таны өмнө дахин эргцүүлж эзэм шинжилт хийхэд босгон байгуулахад ариун сүнсээрээ биднийг бас энэ цагт үгээр дэмжиж өгөөч гэж гуйж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За та бүхэнд хэлэх үг байна. Тэрний үгээр Есүс танд хайртай гэж. Есүс танд хайртай. Тэр бол таны амьдралыг, бидний амьдралыг аврагч нэг юм а гэж ярьж байгаа тийм үү? За тэгэхээр энэ үгийг бид нар ингээд асуух үед, энэ үгний талаар сонсох үед бид нар чуулганд яваад удаа явсан янз бүрийн хүмүүс бол байгаа. Энэ үгийг сонсоход өөрийн мэдлгүй автоматар амен гэж. Энэ үгийг сонсоход өөрийн мэдлгүй зарим хүмүүсийн дотор баяр хөөр төржиж болох юм. Харин зарим хүмүүсийн дотор юу билээ гэж бодох хүмүүс бас байж болох юм. Зарим хүмүүс бол яг хуу энэ үгэнд хариулахтай мантаа бас ярагц хариу үйлдэл бас үзүүлж болох юм гэж хэлж болно. Гэж хэлж байна. Энэ бичиж байгаа юу? За тэгэхээр ийм асуулт байна. Энэ асуулт бол нэлээд одоо сериусны асуулт байгаа. Тэгэхээр та бүхэн дандаа сериусны асуулт асуудаг. За энэ асуулт бол нэлээд бодох ёстой асуулт байгаа. Бодох ёстой асуулт байгаа. Тэгэхээр зарим хүмүүс жоохон юм энэ асуултын талаар бодохдоо нэлээд хүнд мэдрэмж төржиж магадгүй. Хүнд мэдрэмж төрсөн үедээ энэ асуултын талаар бодсон байж магадгүй. Зарим хүмүүс унсан үедээ эзнээс холцсон үедээ энэ асуултын өмнөөс ирдэг байж магадгүй. Энэ асуулт юу вэ гэхээр би юу н аврагдсан юм болов? Би юу н аврагдсан болов гэдэг асуулт таны амьдралд тулгарч ирсэн үү? Бидний дунд олон жил чуулганд яваад Библи уншаад, залбираад, суралцаад, сураад, үйлчлээд оролцдог атлаа. Заримдаа ганцаархнаа байх үед юм уу? Заримдаа гинт өөрийн мэдээлгүй би үнэхээр аврагдсан болов гэж гудамжинд явж байхдаа ч юм уу, гэртээ байж байхдаа ч юм уу. Иймэрхүү асуулт бидний амьдралд бас тулгардаг. Тэгэхээр энэ асуулт маань юуны ямар асуулт вэ гэхээр энэ бол зөвхөн шинэ итгэгчдийн асуулт бол биш. Чуулганд явсан хүний асуулт бол биш. Энэ бол юу вэ? Итгэлээр унцсан хүмүүсийн асуулт бас биш байгаа даа. Энэ бол юу вэ? Итгэлтэй үнэнч байхыг хүмүүс тохиолддог асуулт юм а гэж хэлж болно. За нөгөө өргөн утгаараа бол бүх хүмүүст энэ асуулт тохиолддог гэж ойлгож болно. Бүх хүмүүст энэ асуулт. Харин гагцхүү та энэ асуултанд та маш тодорхой байдгүй гэдгийг гаргалыг танаас өнөөдөр хүсэж байна. Та энэ асуултын өмнө тулгарч ирсэн би юу аврагдсан болов гэж. Есүсийн зарим хэсэг үйлчлэлийн номлын зарим хэсгүүдээр маш ууртаа ширүүн хэсгүүд бас байж байгаа тийм үү? Намайг эзэн минь гэсэн болгоно. Миний нэрээр зөндөө юм хийсэн болгоно яг уу. Би тэдгэр хүмүүсүүдийг юу гэж хэлсэн бэлээ? Магадгүй мэднэ тэгэхээр танихгүй гэж хэлсэн. Яг бид хоёрын хооронд ямар ч контакт байхгүй гэж. Тэгэхээр ямар ч авралын талаар боддог ч юм бас би бас ингэж боддог. Би олон жил амьдрал, олон жил зүтгээд, олон жил үйлчлээд, олон жил библи судлаад, хүмүүс үрдэл заагаад, хүмүүс үрдэлээ золиос гаргасан мөртлөө би аврагдсан болов гэж. Иймэрхүү асуултууд бидний амьдралд бас байдаг. Зарим хүмүүс ч гэсэн бас унах үедээ, гэм нүгэл хийх үедээ, алдаа хийх үедээ Бурхан доор байгаа мэдрэмжээ алдах үедээ бас би аврагдсан болов, аврагдаагүй болов гэдэг энэ асуултаа ч гэсэн бас нүр тулдаг гэж хэлж болно. Алдаагаа өнгөрсөн хугацаанд хийсэн алдаагаа санахтаа ч гэсэн дахиж хийх үедээ тэр зүйлийг бодох үедээ би аврагдсан болов гэдэг. Магадгүй энэ дагуу хүмүүс өнөөдөр ийм асуултуудыг бодож үзээгүй хүмүүс байж магадгүй. Гэхдээ хэзээ нэг цагт энэ асуултын өмнө хүн очих болно. Тэгэхээр Библиэд ч гэсэн бас олон хүмүүс бас энэ асуултуудыг бол хэлж байсан. Давид түрдэл дуул 52 дугаар бүлгээр юу гэсэн? Та авралын баялаа надаас бүх холдуулаач гэж хэлсэн байгаа. Давид энэ үед яагаад энэ үгийг хэлсэн бэ гэхээр энэ үгийг яагаад хэлсэн бэ гэхээр тэр гэм нүгэлтэд унаад гэм нүглээсээ болоод бурхан дээр очиж чадахгүй байх үедээ ганцаараа байх үедээ өөрийнхөө оюун санаа дотроо та авралын баялаа надаас бүх холдуулаач гэж хэлсэн байдаг. Яавч гисэн бид нар яав хүнд хүчтэй амьдрал тулгарч явах үедээ найзууд нь үрдлээ даапалаад типилээд янз бүрийн дийсэлж явах гэсэн тэр юу вэ? Эзэн миний эзэн хаана байна гэж хүртэл өөрийн ирэхгүй би эзэс холдгүй гэсэн мэтлээ түүний дотор тэр дуу хоолой сонсогдож ирсэн. Бид Мартин Лютер Кингийг мэднэ тийм үү? Мартин Лютерийг мэднэ, Кинг биш. Мартин Лютер бол шашны шинжлэгч хүн баг. Тэр хүн гэсэн бол маш удаа насаараа чуулганд явж ирсэн. Тэгээд маш олон Библийн боловсролуудыг олсон байдаг. Гэхдээ түүнийг шалгаж ирсэн нэг зүйл байсан. Гэм нүгэл.
гим нүгэл. Дандаа л гим нүгэл. Тэгээд тэр өдөр болгон тэр нүглээ тэр гимшдэг тэр өрөөрөө ороод залбирдаг гэсэн. Тэгээд хүмүүс хүртэл хараа чи одоо болох юм биш үү гэж хэлсэн. Тэгээд тэр яасан гим нүглийн талаар бодоол өгдөг. Тэгээд яасан бэхээр би бурхны өмнө хангалттай гимшиж хангалттай ариун хангалттайгаар би түүний өмнө очиход тийм зогсдог хүн байж чадчих вэ гэдэг зүйлийг өөрөө бодож эхэлж ирсэн. Харин тэгээд тэр үедээ тэр Ром номыг уншиж хагаад би зөвтгөх ёстой. Тэгээд яасан бэ? Хүн зөвхөн хүн Христийн үгээр дамжуулаад аврагдах боломжтой гэж хэлсэн байдаг. Зүрхэнтэй итгэн амаараа хүлээж зөвшөөрөхөд аврагдах юм байна. Тэгээд юу болсон бэ гэхээр үргэлжлүүлээд Библийг судлах үедээ аврал хийж алдагдахгүй байна. Харин ариун сүнс дотор ариунслал дотор хөдөлгдөж өдөрдөөж амьдрах явдал юм а гэж тэр итгэж гэлсэн. Тийм учраас тэр яасан бэ? Шашны шинжилтийг хийж эхэлсэн байдаг. Тэгэхээр ах トゥ нар өмнө бидний дотор үнэхээр энэ аврагдсан болов уу гэдэг асуулт байх үед Бурхан надаас нүур буруулсан болов? Бурхан хаажсан болоо? Яагаад надад оршуугаа мэдрэхгүй байгаа юм болоо? Би түүний оршууг яагаад мэдрэхгүй байгаа юм болоо гэж бодогдох үед бас байж идэг. Ийм бодол бидний дотор орж ирэх үед байнга бодогдох үед муу нэгэн бидрийг яадаг вэ? Чи өөрийгөө хардаа. Чи үнэхээр хангалттай биш байгаа зү. Бурхан чамааг оргишоо. Чи дахиад авраллаа алт хэмжээний нүгэл хийчихсэн байгаа сте. Чи сайн байж чадахгүй байгаа сте гэж муу Есүс яасан бэ? Оюун санаа руу дандаа чих рүү миний оюун санаа руу дандаа яадаг вэ? Номлох болно. Яг энэ асуултад дамжуулаад. Чи авралаа алдсан биш үү? Чи яг үндэ яг аврагдав гэж яг үндэ итгээгүй юм биш үү? Энэ өмнүүдийг бидрэлээ үргэлж энэ бодлого дамжуулаад шивнж идэг. Бид нар энэ бодлыг бодох үедээ миний залбиралд сулрах болно. Тэр бас энэ бодол миний баяр хөөргийг хулгайлах болно. Итгэлээр үйлчлэлийг чисэн бас хүчгүй болох үед бас байж идэг. Бидний дундчсан заримдаа хүмүүсийг харуул инээмсэглэж зүгээр байгаа мэт сууж байгаа боловч зүрхэн дотроо итгэлгүй, эргэлзээтэй, айцтай хүмүүсээс их байх үед байдаг. Хэрвээ би өнөөдөр өхвөл яг одоо энэ сууж байгаа би өхвөл та Бурхны өмнө зогсохдоо итгэлтэй байна уу? Энэ асуулт хүн болгонд байдаг. Тэгэхээр та ганцаархан энэ асуултын өмнө амьдарч байгаа гэсэн үг биш. Энэ асуулт хүн болгондоо тулгардаг. Гагцгүй энэ асуултын гогцоог та тайлсна гэдэг асуулт байгаа гэсэн үг. Гогцоог. Бурхан биднийг айц, эргэлзээ, санаа зовлтын дунд амьдрахыг хүсдэггүй нэг нь шүү дээ. Тэгвэл бид нар Иохан 3:16 дугаар ишлэгийг харах юм бол Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан цорын гац хүүг өгсөн. Ихсэр хүү тэтгэж хийж бүхэхгүй мөн хамтай болоо гэж хэлсэн байдаг. Амен. Мөн хамтай. Тэгвэл та нар мөнх гэдэг тэр мөн чанарыг бодож үзээч. Хэрвээ бид нар Есүс Христэд итгээд аврагдсан бол тэр мөнх гэдэг үг маань ямар утга учиртай юм бэ? Хэрэгтэй гэж үү? Үн цэнтэй гэж үү? Нөлөөтэй юм, нөлөөгүй юм гэж. Тэгвэл өөрөөр хэлбэл мөнх биш юм бол аврал алдагдана. Бурхан бидний төлөө хийсэн тэр зүйлүүд маань гим нүгэл хийлгүүд Бурханаас холдоод Бурхан байхгүй болох тохиолдлууд иймэрхүү буруу ойлголтууд бидний дотор их байж болох юм. Харин Бурхан биднийг ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэхээр бат итгэлтэй байхыг хүсдэг. Амар тайван дотор байхыг хүсдэг. Баяр баясгалан болон итгэл найдад дотор байхыг хүсдэг нэгэн. Энэ бол юу вэ? Эргэлзээ айдас хүчс санаа зовлтыг ялах процесс гэж хэлж болно. Процесс. Бурхан ч гэсэн биднийг хизээч биднийг эргэлзэж амьдрах гэж хүсээгүй. Угаасаа хүсдэгчгүй. Тэгэхээр авралын талаар боддоо бид нар янз бүрийн таамаг боддог. Тэгсэн болов, ингэсэн болов, ийм болов, тийм болов гэд. Аврал бол таамаг бол биш юм аа. Төсөөлөл бол бас биш юм аа. Зөвхөн найдвар төдий зүйл бол бас биш юм аа. Аврал бол бодит үнэн. Амаа. Тэгвэл сая манай Шон хэлсэн шүү дээ. Боддоор Есүс Бурхан болвол үнэн бөгөөд юу гэж хэлсэн бэлээ? True and юу гэлээ? Амьд гэж хэлсэн шүү, тийм үү? Амьд гэж хэлсэн. Есүс бол амьд. Есүс бол үнэн, амен. Есүс бол амьд, үнэн гэж хэлж болно. Тийм учраас өнөөдөр Иохан 1-р Иохан номдор Иохан болоод юу гэж хэлсэн бэ гэхээр итгэж хүмүүст анхааруулсан хэдийдийн кодексийг энд гаргаж ирсэн байгаа. Тэр нь юу гэхээр гол чиглүүлж байгаа зүйл нь бол та нар бол аврагдсан, аврал дотор амьдрах утга учиртай амьдарч байгаа хүмүүсийн магдыг Иохан ном бидэнд зааж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? Зааж өгч байгаа гэж хэлж байгаа. Тэгвэл энэ дээр 13 дугаар эшлэлээр хэлжсэн. Та нар мөнх хамтаа гэдгийг мэдээсэй гэсэндээ Бурхны хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ гэж хэлсэн.
Юутай гэдгийг мэдээсэй гэж хэлсэн бэ? Мөг амтай гэдгийг мэдээсэй гэсэнтэй үүнийг бичлээ гэж хэлсэн байгаа. Энд мэдрэмж тухай бичээгүй байна. Энд таамаглалын тухай бичээгүй. Харин юу гэж хэлсэн бэ? Мэдээсэй гэж тодорхойлж байгаа гэж хэлж байна. Бидний аврал бол аврагдаагүй таамаглаж нэгээд насаараа аврагдаагүй ч юм уу яасан бол Есүс Христ яг тэр зүйлд итгэсэн чинь тэр нь одоо бурхан дээр бурхны өмнө би өгөхөд амилсан чинь түүн дээр очихгүй байх уу гэдэг иймэрхүү асуултууд юу вэ? Ийм таамаглах амьдрал бол аврал биш юм а гэж ярьж байна. Бид нар бодох ёстой зүйл байна. Есүс биднийг шавар шалбааг зүүрлвэл бид нар гим нүгэлтэй дүүрэн, завхаа зайдан, худал хуурмаг, олон хүмүүсийг хуурч, янз бүрийн сошиал медианд одоо муу муухай зүйл хутгалдаж, янз бүрийн муу муухай зүйлүүдийг сонсож, инээр кафе авч, баясаж таган дуурайх, тий? Иймэрхүү амьдралаар амьдарч байсан. Эдгээр амьдрал маань юу вэ? Ром 3:23-ыг тогтоож өгч байсан. Юу вэ? Бид нар нүгэл хилэнцтэй байгаа. Гим нүгэл бид нүгэл үлдсэн учраас бурхны алдарт хүрдгөө гэдэг үү? Бид энэ гим нүгэлтэй амьдрал маань өөрийн дураар амьдарч байгаа амьдрал маань бурхан дээр холбогдох холбоос ямарч байхгүй болгосон гэсэн утгатай зүйл юм. Бурханд хүрэх боломжгүй юм а. Бурхныг харах нүргүй юм а гэдгийг тодорхойлж байгаа. Бурхан ч гэсэн яг хаа бид хоёрын уулзах боломжгүй зүйл нь том гим нүгэл юм а гэж ирсэн байхгүй. Тийм учраас Иохан ном юу гэж хэлсэн бэ? Бурхан чамайг хайрласан учраас өөрийн цорын ганцгүй Есүсийг өгсөн. Ингэснээр чи итгэснээр мөнх амтай болно гэж хэлсэн байдаг. Амен. Бид гим нүгэлтэйг гутлаж өөрийн дураараа ярьж бурхны эсрэг бурхныг доромжуулж бурхны хүмүүсийг хүртэл доромжуулж хавчиж гадуурхаж сүмд яваарай гэсэн хүмүүсийг хүртэл шоолж инээж сүмд дуулж байгаа хүмүүсийг хүртэл дооглож янз бүрийн дотор гаднаа гой хүмүүс гэж байгаа бол дотор бил зэсэг үсэж байгаа ийм амьдралаар дураараа хандаж явах бурхан бидрийг тийм байсан ч гэсэн хүүгөө өгсөн. Бид гим нүгэлтэй байгаад хүүгөө өгсөн. Ингэснээр хүү бидний нүглийн төлөө загалмаар цовдлогдоод үхээд амилсан. Бид нар миний нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдоод гим нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдоод үхээд амилсан Есүс Христэд итгэх юм бол Бурхны хүүгэд болох ирэх өгнө гэж Бурхны үг бидэнд өөрөө амласан байдаг. Асуулт байна. Есүс Христ таны төлөө хийсэн та тэр үйлсэд итгэж байгаа юу? Тэгвэл анхны асуултаа танаас дахиад асууя. Та чуулганд хайртай юу? Чуулганы хүмүүст хайртай юу? Та Есүст хайртай юу? Есүс танд хайртай. Та яг уу сайн хайрч чадахгүй ч магадгүй. Гэхдээ Есүс танд хайртай. Энэ бол мөнхийн чанар маа гэж ирж байгаа. Эдүгээ итгэл найдвар хайр гураас хамгийн агуу нь хайр гэж хэлсэн. Хайр бол тийм хэмжээний мөнхийн чанартай. Өнгөрсөн 7 хоног та бүхэнд ярьсан зүйл байгаа. 2000 гаруй жилийн бурхны хайр маш ноцтойгоор дэлхий дээр юу болсон бэ? Бүүн хийсэн. Тэр нь юу вэ? Загалмаа дээр өөрийн цорын ганц хүүгээ загалмаа дээр цорын ганц хүүгээ ямар ч гим нүгэлгүй тэр хүүгээ загалмаа дээр цовдлоо бүх шийдвэрлийг түүнд өрүүлж тэгээд яасан бэ? Үхүүлсэн түүхийг бид нар мэднэ тийм үү? Хүмүүсийн зүйлийг хараад үнэхээр энэ бурхан ямар агуу, ямар гүн гүнзгий бэ гэж харсан баг. Харин хүмүүс тэр цаг үеийг төсөөлж идэг. Харин бурхны хайр нь юу вэ? Хизээч өөрчлөгдөөгүй одоо болтол бидний амьдрал донд ассаар байгаа гэж хэлж байгаа. Харин тэр үед бол авралын төлөвлөгөө л явагдсан үйл явдал. Харин түүнд итгэсэн хүн болгон тэр хайрыг өнөөдөр амсаж, эдэлж, өөрийн болгож амьдарч байгаа хүмүүс юм аа. Асуулт байна. Та Есүст хайртай юу? Та Есүст хайртай юу? Есүс танд хайртай. Тийм учраас ах トゥ нар минь ээ. Авралын баталгаа хаанаас ирэх вэ? Хэн нэгэн хүнээс ирдэг зүйл бол процесс бол биш юм. Авралын баталгаа бол бурхны үгээр дамжуулж ирдэг зүйл юм. Зөвхөн үгээр дамжуулж ирнэ гэж хэлж болно. Хүмүүс авралыг ингэж боддог. Хамгийн том алдаа нь юу гэхээр мэдрэмжтэй холбодог. Мэдрэмжээр авралыг хэмжих гээд байдаг. Яагаад мэдрэмж гэж ярьж байгаа юм? Сүүлийн үед хүмүүс юмыг маш их хуваадаг болсон, маш их хэсэгжилдэг болсон, маш их задалдаг болсон. Тэгээд тус нь альва зүйлийг онцгойлдог болсон. Бид нар өмнөх үед бол 2000 коронавигийн өмнө бол юуг онцолдог байсан? Хүний IQ, EQ-г онцолдог байсан. Дараа нь CQ гарч ирсэн тийм үү? CQ гарч ирээд ирэнгүүт нь дараагийн үед юуг сэтгэл зүг онцолдог болчихсон. Өөрөөр хэлбэл энэ чухал учраас энэ сул гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ чухал учраас энэ сул гэсэн утгатай зүйл юм.
Ингэснээс болоод хүмүүсийн амьдралын нэг зүйлийг тодорхой болж харж чадхаа болж эхэлсэн гэсэн утгатай зүйл юм. Тэгвэл өнөөдөр ч бас Христ авралж гэсэн бас бид нар мэдрэмжтэй төсөөлж болох юм. Мэдрэмжээр хэмжиж болох юм. Магадгүй чуулган дотор хурж сүнслэг байдлаар дүүрээд Бурхны үгээр гоё эвэг гоё сайхан зүйлээд яриад та гоё мэдрэмжүүдийг авлаа гэж бодож үзье. Харин маргааш юм уу хизээ нэг цагт юу вэ? Сэтгэлээр унаад юм уу? Эсвэл Бурхан надаас холдмын санагдах юм. Тийм мэдрэмжийг таны амьдралд төржиж болох юм. Тэгээд та аврагдсан юм болов. Бурхан ч худлаа, Бурхны хүмүүс ч худлаа гэж магадгүй та ном өөртөө өрөөлт яг энэ үгийг цацчиж болох юм гэж хэлж болно. Мэдрэмж бол яг давуулгаа шиг. Зарим хүмүүсийг харах юм бол сэтгэл хөдлөлд айгүй гоё сайхан мэдрэмж төрөх үед маш гоё сайхан зүйлүүд амлалтуудыг ярьдаг. Харин жоохон ширүүн зэмлэл хатуу хөтөө ч юм уу амьдралын ямар нэг нөхцөл байдалд орж ирэх үедээ бүх зүйл муухай байна. Таалагдахгүй байна гэдэг мэдрэмжүүдийг мэдэрч эхэлдэг. Ингэснээр дамжуулаад юу вэ? Би аврагдсан болов гэдэг асуултууд гарч ирнэ гэсэн утгатай зүйл юм. Ах トゥ нар минь ээ. Хэрвээ бид нар ийм амьдралаар амьдрах юм бол өдөр нь аврагдаад шөнө нь алдаал яг л ингэж амьдрч байгаа үнтэйг адилхан. Ингэж амьдрч байгаа үнтэй. Самсоныг бид нар мэднэ. Самсон бол маш хүчтэй, маш чадaltaй мөртлөө маш одоо юм эрх мэдэлтэй мөртлөө тэр юу вэ? Мэдрэмжтэй хөдлөгдөх юм байсан. Тэм учраас тэр мэдрэмжтэй гоё эмэгтэйг хараад гоё хүнийг харангуйтлаа бие барьж чадахгүй өөрийн мэдээлгүйгээр ингэж яадаг вэ? Контрол алддаг гэсэн. Тэгэл унаад тэгээд эргэн тойрноо буснуулдаг гэсэн. Өдөр нь хүмүүс хараад ямар гоё хүн бэ гэж хэлсэн бол оройн тэр завхаарах гад иш тийшээ гоё сайхан хүнийг хаагаад явж гэлсэн. Харин эцэстээ би энэ зүйл бол буруу юм байна гэд Бурхан минь Мараната гэдэг тийм утга зүйл Бурханд залбирлаар өргөсөн гэдэг. Би удаан ингэж амьдрах юм би дандаа гэм үгэлдээ хутгалдах юм байна. Тийм учраас Паулыг хэлдэг эзэн минь гэм үгэлд үлдээ би ингэж амьдарч ирсээс Бурхан та намайг хурдан аваач гэж хэлсэн байдаг. Паул гэсэн иймэрхүү Мараната гэдэг үг хоёр дээр хэлсэн байдаг. Коринт номдэр яг ном дээр хэлсэн байдаг. Хүмүүс гэм үгэлдээ ингэж худалдаад удаан итгэжсэн сүмд яваад унаад удаад байна. Эзэн тэрний оронд унахаас өмнө хүмүүс улам илүү гэмүүд унахаас өмнө удаашилтыг тооцдог Бурхан та хурдан ирээч гэж хэлсэн. Тийм учраас ах トゥ нар минь ээ. Аврал бол мэдрэмжтэй тогтдог болвол миний зан чанар, характер, үг хэл үйлдэл дандаа хувьсах болно. Өөрчлөгдөх болно. Бид нар унах үедээ залбирхаа болж эхэлнэ. Бид нар эзнээс холдох үедээ муу ухаан мэдрэмж төрөх юм бол бос руу хуучин хүнийхээ үг үйлдэл зам байдлуудыг бид нар яг довтолж эхлэх болно. Тэгээд өчигдөрхөн байсан тэр ивэлтэй тэр дүр төрхийг бид нар хараад харамсаж эхлэх болно гэсэн. Ах トゥ нар аврал бол мэдрэмжээр хэмжигддэг зүйл бол биш юм аа. Хэрвээ бид нар мэдрэмжлэрээ тулгуурлах юм бол итгэлчсэн бат бөх биш болно. Итгэлчин ч гэсэн бат бөх биш байх болно. Харин дандаа л ганхдаг, гандаа л гунхдаг тийм л замаар л явна гэсэн утгатай зүйл юм. Тэгвэл бид мэдрэмжээс илүү чухал зүйл юу хэрэгтэй вэ? Хөөс гандал цэцэг хатдаг ч гэсэн эзний мөнхийн мөнхтөө гэж хэлсэн байдаг. Амен. Дуул 44 бүлэгдээр гарч байгаа ш тийм үү? Израилийн ард түмэн Бурхны ард түмэн байсан ч гэсэн тэд нар унтсан ч гэсэн бүдэрсэн ч гэсэн Бурхан тэднийг уул толгойд хотгор гүдгэрээс би бүгдийг зэслэх болно. Та нар өнөөдөр гэм бүгэлтийн дундын боош дунд тэг колон дунд амьдэрсэн ч гэсэн хүнд гисүү хардж байгаа ч гэсэн миний үг бол та нарын мөнхийн мөхөд байх болно гэж хэлсэн байдаг. Тэгвэл аврал юугаар бидний амьдралын сүр болох ёстой вэ? Бурхны үгээр юм амен. Бурхны үг бол мэдрэмж биш юм. Бурхны үг бол сэтгэл хөдлөл бас биш юм. Бурхны үг бол ариун сүнсээр хийгддэг Бурхны хүч чадал юм а гэж ярьж байгаа. Бурхны үгийг нөгөө талаараа хүмүүс юу гэж тодорхойлдог вэ? Амлалт гэж ярьдаг. Яагаад амлалт гэж ярьж байгаа вэ? Бид нар Авраамаар дамжуулаад амлалтын жишээнүүд гэрээний жишээнүүд мэдэн тийм үү? Гэрээ бол хоёр талын харилцаа нөхцөл тавьж харилцдаг. Харин амлалт бол чи хэн байхаас үл хамааран би чиний төлөв хийнэ гэсэн нэг талыг харилцаа юм а гэж ярьж байгаа. Тэгвэл Бурхан өөрийнхөө энэ үгийг хариуцлагыг бүрдэг. Бурхан биднийг аварна. Бурхан биднийг хайрлсан. Бурхан биднийг хизээж аяхгүй, хизээж орохгүй гэдэг тэр үг нь өөрөөр хэлбэл өөрчлөгдөхгүй. Амен. Тийм учраас бүгдээ Иохан 5-ын 24-ийг үзье. Иохан шүү.
Иохан 5:24. За. Иохан 5:24 хамтдаа уншъя 3 Үннээр би та нарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь бүх амьтаа болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гítэлж амин шилжвэ гэж хэлсэн. За энд нэлээд чухал үг хэлсэн байна. Юу гэж ирсэн байна? Амин шилжив гэсэн үг байгаа даа. Юу нь шилжсэн байна? Мөнх амин шилжсэн гэсэн утгыг тодорхойлж байгаа гэсэн үг. Энэ магадгүй чи амьтаа болно гэж бол тодорхойлоогүй тийм үү? Чи сайн байх юм бол шилжнэ гэсэн бол тодорхойлт байхгүй тийм үү? Аль хэдийнэ Христ итгэсэн хүн мөнх амьтаа болсон гэдгийг бол тодорхойлж байгаа гэсэн утгатай. Амен. Та бол мөнх амьтаа Христ итгэсэн хүн болон мөнх амьтаа. Амен. Хажуунаас хэлсэн Христ итгэсэн хүн болон мөнх амьтаа гэж хэлцгээе. Яг тэгвэл энэ мөнх ам хизээ биелсэн бэ? Христэд яг итгэх үед л биелэлээ олсон. Итгэсэн хүн болгон тэр мөчөд биелэлээ олсон зүйл юм. Амен. Манайха битгий ямар их хоошоо урагшаа явж байна та бүхэн. Битгий урагшаа хоошоо яваарав те. Бусад хүмүүс ч яг ингээд чухал юм сонсож явах чинь. За тэгээд юу гэж итгэсэн мөчөд та мөнх амьтаа болно гэж ярьж байгаа. За бүгдээрээ бас Иохан 10 дугаар бүлгийг уншъя. За хамтдаа уншъя 3 Иохан 10:28-29-ыг уншъя. 3 би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээж мөхөхгүй бөгөөд тэднийг хинч гараас минь улаахгүй. Амен. За энд одоо авралыг тодорхойлсон тодорхойлт категори бас гэж хэлж болно. Юу гэхээр аврагдсан хүн бол хизээж яг авралаа алдахгүй гэсэн утгыг тодорхойлж байгаа. Түр Есүс Христ итгэсэн хүн хизээж яг мөхөхгүй гэж ярьж байна. Мөнх амьтаа болно гэж ярьж байгаа. Амен. Энэ бол Бурхны үг байна. Энэ бол Бурхны үг байна. Та энэ амлалтанд итгэж байгаа юу? Энэ амлалтанд итгэх юм бол таны мэдрэмж, зан чанар, нөхцөл байдал гаднаас ирж байгаа, дотроос ч бүлэглэж байгаа янз бүрийн реакцид та яг энэ амлалтанд итгэж байгаа бол та тогтвортой бат итгэлтэй байх болно гэж хэлж байна. Харин энэ зан чанар мэдрэмжтэй тулгуурласан бол та хуучин хүнээ нэг гаргаж ирээд нэг болиулаад нэг хүмүүсийг гэм үгээр тутгалдаад нэг болвол яг сайн амьдраад гой сэтгэл мэдрэж сэтгэл хөдлөхөөр янз бүрийн юм яриад сэтгэлээр унахаараа эсрэг ярих тийм тохиолдол гарах болно гэсэн. Тийм учраас ах トゥ нар нэ та итгэсэн бол бат итгэлтэй байхыг хүсэж байгаа бол та Бурхны амлалтанд итгээрэй гэж бас хэлмээр байна. Бурхны аврал сул дорой байх учиргүй юм. Тэгэхдээ та алдаж болно, та бүдэрч бас бутарч болно. Таныг хинч янз бүрийн байдлаар хэлж болно. Тэгэхдээ танаас та өөрөө ч яг уу энэ авралыг алдаж чадахгүй. Итгэсэн хүн болгонд аврал мөнхийн мөх байх болно. Тийм учраас эргэлзээ төрөх үедээ юу вэ? Мэдрэмжтэй битгий найдаарай. Бурхны үгийн баримт руу буцаарай. Амен. Бурхны үг рүү буцаарай. Бид нар мэдрэмжийн итгэгч нар биш. Бид нар бол амлалтын итгэгч нар байхгүй юу? Амлалтын итгэгч нар. Мөн бас бидэрт нэг баталгаа байгаа. Бид нар Ром ном дээр юу гэж хэлдэг вэ? Ром номыг харах юм бол 10 дахь бүлгээс харах юм бол сонсох нь Христийн үгээр ирдэг гэж хэлсэн байгаа. За авралтай холбоотой хүмүүс бас нэг эндүрүүл юм байгаа даа. Маш сайн мундаггүй надад сайн мэдээ яриад эсвэл ухаалаггүй ярьж байгаа учраас зөв гэж би итгээд гимшээд үйлээд хүлээд авсан хүмүүсээс байх тохиолдол байж байгаа. Эсвэл энэ хүн сайн учраас зөв учраас энэ хүн олон жил Библи судлаад мэдэрсэн учраас энэ хүний ярьж байгаа үнэн болоо үнэн учраас гэд итгэсэн хүмүүсээс байж байгаа. Өөрөөр хэлбэл сайн мэдээ яг ярьж байгаа үед. Сайн мэдээ ярьж байгаа үед. Сайн мэдээний энэ ажил болвол авралын ажил болвол ариун сүнсний ажил гэдэг. Ариун сүнсний ажил. Намайг анх чуулганд ирэх үед болохоор семинар дээр сууж байгаа үед болохоор нэг эмэгтэй за энэ хүн одоо чамд ингээд Иесусийн тухай ярина. Чи ярьсан болгонд нь итгээд биш үү? Толгой дохиол агараа гэд.
Тэгээ би толгой тогсон. Тэгэл за гимшээрээ залбираараа гэв. Тэгээ би тухай хэлсэн болгонд нь хийгээл тэгэл дагаал үлдсэн. Тэгтээ би гадаа гарсан чинь энэ аврагдсан шүү. Энэ Христийг хүлээж авсан чи гэсэн Христийг хүлээж авсан гэл олон ч хүн баярлсан баг. Тэгтээ би тэр үедээ бол зүгээр л хүмүүс нарны гой сайхан сэтгэл надад төрүүлсэн. Гэхдээ яг үндэ би Христийг мэдэхгүйсэн. Харин нэг удаа сүм дээр очиж явж байгаад юу болсон бэ гэхээр Ром 3:23 тухай ярьжсэн. Тэгээ миний дотор маш олон тийм ингээд бурх сүмд явж байгаа ч гэсэн тавьж чадахгүй байгаа одоо ийм олон зүйлүүд байсан. Харин яг тэр яг сүмд хоцорч орж ирэл хойно сууж ирсэн. Тэгээд сууж ирсэн чинь юу болсон бэ гэхээр ер нь бол миний сүүлийн мөч байсан байж магадгүй. Би чинь хамгийн урд суудаг юм байсан байхгүй. Тэгэл ингээл жоохон унаал тэгэл хоцрол тэгэл тэгсээ ер нь бол хойгоор хавцаал суугаал те нэг тийм хүү болцсон байсан. Харин яг тэр үед болохоор 3:23-оор ийм юм ярьж ирсэн. Есүсийн тухай. Есүс чиний энэ өвдөл, шаналл, өвчин, чиний сэтгэл готрал, чиний энэ гим нүглүүд төлөө тэр загалмаа дээр зовлогдсон юм аа. Чиний нулимс олон жил тэр урт цасан тэр нулимс ганцаардлын төлөө тэр загалмаа дээр ганцаарнаа тэр чиний төлөө тэр загалмаа дээр өөрийгөө үлгсэн юм аа. Тэр чиний одоо энэ өвдөж байгаа өвчин шаналлын чинь тэр загалмаа дээр үүссэн юм аа гэж. Бурхан чиний төлөө хүүгөө өгсөн юм аа гэж. Тэгээд би анх удаа зүүндээ сонсож анх удаа миний нүд өөрөөр хаж эхэлсэн. Тэгээд тэр хүнийг ярьж явахад миний дотор би яах вэ гэдэг миний дуу хоолой дотроос гарч эхэлсэн. Тэр үед хэдийн хүн хэлж байгаа боловч юу гэж хэлсэн бэ? Чи яг одоо энэ хэцүү байгаа өвчин шаналл гим нүглүүдийн төлөө Бурхан тандад гимшин залбирах хэрэгтэй. Өөрийгөө буруу амтарч ирсэн, буруутгаж амжирч ирсэн, өөрийгөө хүртэл голж буруутгаж амжирч ирсэн тэр зүйлийн төлөө Бурхан гимшиж түүнийг хүлээж авах юм бол Ром 3:23 харин Иохан 1:12 болж өөрчлөлтөө гэж зааж ирсэн. Тэгээд би тэр үед анх удаа Бурханы өмнө суулгад явсан ч гэсэн анх удаа Есүс би таны өмнө гимшиж байна. Би таны энэ үгэнд итгэж байна. Тэгээд би одоо та миний амьдралд ирээч. Би одоо бүрэн дүр итгэж байна. Гэт тэр үед Есүс хүлээж авчихсан. Тэгээд амьдралдаа хизээч мэдэрч байгаагүй тийм хөнгөн одоо агаард нисэж байгаа юм шиг л гэрлүүгээ явж байна. Ерөөсөө мартдаг. Тэгэхээр бидэрт хин нэгэн сайн мэдээ ярьж явах үед бид нар яадаг вэ гэхээр түүнийг ариун сүнс бидний тэр хүнээ дамжуулаад Бурхан үгээ хэлдэг юм. Бид нар тэр үгийг хүний хэлж байгаа тэр хүний дуу хоолой биш тэр хүний хэлж байгаа тэр сайн мэдээний агуулгыг яг зүрх сэтгэлдээ хүлээж авахд ариун сүнс бидний дотор гимшил, ухаарал, залбирал руу биднийг хөтлж байдаг гэж. Тийм учраас ах トゥ нар нэ. Бурхны үг л биднийг авралыг баталгаажуулдаг юм. Хоёрдугаар нь ариун сүнс бидний дотор байгаа. Аврагцсан хүний бас дараагийн шийдвэр бол ариун сүнс юм. Ариун сүнс. Бүгд Ром 8:16 үзье. Үсроо. Халуус чинь гайгүй юу? Бүчин байгаа ч юм шиг. За. Ром 8:16 хамтаа уншия. 3 биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. За энд юу нэг гарч байна? Сүнс өөрөө Бурхны хүүхдүүд гэдгийг бидэд гэрчилдэг гэж ярьж байгаа гэсэн юм. Бурхан биднийг авраад орхиогүй гэсэн утгатай зүйл юм. Харин бидний дотор ариун сүнсийг өгсөн. Итгэж хүн болгоны дотор ариун сүнс байгаа. Өнөөдөр та Есүс Христэд итгэж түүнийг аврагч гэж хүлээж авсан бол таны дотор ариун сүнс байгаа. Ариун сүнс байгаа. Есүст яг итгэхүйд ариун сүнс бидний дотор оршиж, бидний дотор зүгээр суух гэж ирээгүй. Тэр бидний дотор ажиллах гэж ирдэг. Биднийг өөрчлөх гэж ирдэг. Биднийг шинжилэх гэж ирдэг. Өөрөөр хэлбэл бид Есүс Христийг хүлээж авсан яг тэр мөчөд бидний дотор өөр шин зүрх сэтгэлүүд хурж эхэлдэг гэж хэлж болно. Өмнө бид нар нүгэл үлдэхэд байдгал зүйл гэж боддог байсан. Гэм нүгэл хийх үед.
Зөвхөн л хийдэг зүйл, хүмүүсийн байдаг зүйл, хийдэг зүйл гэж боддог байсан. Харин одоо ариун сүнс ирснээр бид нар гим нүгэл үлдэхүйд шаналж эхэлдэг. Сэтгэллээр унж эхэлдэг. Өмнө бид нар Бурхныг үл тоож, хамаа намаагүй шоолж, үл хайгардаг байсан бол ариун сүнс бидний дотор ирж орж ирэх үед бидэрт Бурханд илүү хандаж, Бурханаас илүү зуурч, амьдарч, өөрчлөгдөж эхэлдэг. Өмнө Бурхан гэдэг үг бидний амьдралаас хол байсан. Харин одоо бид нар түүнийг Аава, эцэг минь гэж дууддаг. Эцэг минь гэж дууддаг. Тийм учраас эдгээр үйл явдлууд бол заавал нулимс, эсвэл сэтгэл хөдлөл, эсвэл гүн туршлага байх албагүй. Харин юу вэ? Ариун сүнсийг бидний хандлах, бидний дотоод бодол санаа өөрчлөлтөнд ариун сүнс оролцохыг л бид нар ариун сүнсний ажил гэж ярьдаг. Тийм учраас заавал амар нулимс асгаж ариун сүнсийг мэдэрнэ гэсэн үг биш. Тийм хүнийг харангуутлаа энэ бол ариун сүнсээр амар дүүрчихжээ гэж. Тийм учраас ариун сүнс бидний дотор баяр хөөртэй байх үед бас биднийг унах үед болохоор бидний дотор яадаг вэ? Чи бол Бурхны хүүхэд. Чи аврагцсан. Бурхны үг рүү ирээрэй. Миний хүү, миний охин залбираарай гэж ариун сүнс бидний дотор шивндэг. Харин аврагдаа эргэлзэж байгаа нэгэнд бол муу нэг чи аврагдаагүй, чи яах вэ? Чи чадахгүй байгаас чи хангалттай биш. Бурхан ч гэсэн чамд мэддэхгүй байгаас байхгүй байгаас хаана байгаа юм бэ гэж ярина. Харин ариун сүнсийг бид нар шагнаж эхлэхэд, бид нар түүний дагуу үйлдэж эхлэхэд бидний дотроос бат итгэлүүд төрөн гарч эхэлдэг гэж хэлж болно. Бид нар ариун сүнсийг сонсч эхлэхэд бид нар Бурхантай ярилцаж эхлэн Бурхантай илүү ойр байхыг хичээж эхэлдэг. Харин гим нүгэл үлдгүүдээ сэтгэлээр унаа, санаа зовоод Бурханыхаа өмнө бусдын өмнө өөрийнхөө өмнө гэсэн бас бид нар санаа зовдөг. Тэгээ буруутгах үед бас байж байгаа. Харин ариун сүнс бол тэдгээр зүйлүүдийг эмчилхийн тулд бидний дотор байгаа. Амен. Тэгэхдээ ариун сүнс ямар үед бидний дотор ийм процессыг хийдэг вэ? Ариун сүнс зүгээр л бидний дотор тэгээ зөвлөгөө өгдөг нэг юм биш. Ариун сүнс Бурхны үгийн дагуу ажилтдаг. Өөр тэр зүйл хийхгүй. Бурхны үгийн дагуу тэр үлддэг гэсэн утгатай зүйл. Тийм учраас сүм чуулганд явж байгаа би аврагсан итгэгч гэж байгаа боловч хүмүүс Библийг уншдаггүй, тунгааж боддоггүй, эргцүүлдэггүй учраас юу вэ? Олон жил явсан ч гэсэн залбирч гэсэн, магтагч, үйлчлэлцэг ч гэсэн дандаа унаад байгаа шалтгаан юу вэ? Бурхны үгээс хол байгаа. Бурхны үг мэдгүй учраас юм. Бурхны үгийг. Тийм учраас ариун сүнс яг үгийн дагуу л ажилдаг. Амен. Яг энэ үгийн дагуу л ажилдаг. Тийм учраас бид нар ариун сүнсний тэр өдөртөмжийг, ариун сүнсний тэр шинжилтийг, хүч чадлыг мэдрээгүй та Бурхны үгийг л хүлээн авч түүний дагуу үйлдэхэд ариун сүнс бидний дотор яг машины моторын тос адил биднийг яг өөрчлөлт шинжилтийн ажилтнуудыг хийдэг гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас авралын бас нэг суурь хүчин зүйл бол ариун сүнстэй амьдрал юм аа. Ариун сүнстэй амьдрал юм. Тийм учраас ариун сүнсийг миний амьдралын салшгүй нэг хэсэг гэж хэлж болно. Яг л гэр бүл шиг гэж хэлж болно. Тийм учраас таны зур ариун сүнс байгаа юу? Итгэсэн хүн болгонд, Бурханд итгэсэн хүн болгонд ариун сүнс байгаа. Харин тэр ариун сүнсийг ажилуулж гэнэ үү? Тэр буланд очиод түүнийг яолон бай залбиулж гэнэ үү гэж ярьж байгаа. Бид нар Ромнуудаас харах юм бол ариун итгэгч мөртлөө гим нүглүүлэл, эсвэл сэтгэлээр бол итгэлгүй байдал, эргэлзээтэй байдал хамаа навгүй амьдарч явах үед ариун сүнс яолон залбирдгаа гэж хэлсэн байдаг. Яолон залбирдгаа ариун сүнсний залбирал бол сонсдоггүй гэсэн үг бол биш байхгүй. Чамааг босгож шинжлэхдгийн төлөө байдаг гэсэн. Тийм учраас бид нар хичнээн сүм чуулганд явсан ч гэсэн Бурханд Есүс Христ итгэж гэсэн сүмийн үйл ажиллагааг харсан ч гэсэн сүмийн хөтөлбөрөд оролцсон ч гэсэн та Бурханы үг уншихгүй юм бол яах вэ? Та өөрөө зөв байх болно. Есүсийг цовдолж авахд хүмүүс юу гэж хэлсэн бэ? Түүний цовдол аал гэж хэлсэн. Тэгээд тэр нь юу эцтэй? Гим нүгэл нь Есүс Христийг цовдолсон. Харин Есүс тэдэр юу гэж хэлсэн бэ? Ааваа юу хийж байгааг мэдгүй байгаа тэднийг та уучлж өгөөрэй гэж хэлсэн байдаг. Олон жилийн өмнө манай чуулганд нэг эмэгтэй лекцийн танхимд Хөдөө аж ахуйн сургууль сурдаг байсан хүүхэд лекцийн танхимд 200 гаруй оюутны өмнө багштайгаа нэлээд тэр охиныг Христ итгэдэгээс болоод бүгдээрээ шоолж, инээлж, бүүл идсэн байдаг.
Тэгээ тэр над руу зөндөө залгасан байсан. Би нөгөө хичээлтэй байж тараад тэгээд ямар нэгэн болжтэйгээ залгасан чинь маш их нулимсаар ингээл уйлаад. Тэгээ сая би ингээд танхим дээр ороод манай багш манай ингээм бүгдээрээ намаа ингээд миний итгэлийн үнцийг шоолж гадуурхлаа гэд. Тэгээ би тэр охинд юу хэлсэн бэхээр ахын дөө тэр багш чинь ярьж байгаа тэр хүмүүсийн ярьж байгаа бүгд үнэн гэж итгэх хэрэгтэй. Тэр бурхны мэдгүй учраас өөрсдийнхөө үнэн гэдгийг л ярьж байгаа. Тийм учраас тэрийг Есүс таах хэрэгтэй. Харин тэднийг уучлаач гэж Есүсийн залбирлыг хийгээрэй. Юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа учраас тэр өөрийнхөө үннийг л ярьж байна. Есүс иймэрхүү хүнд мэдрэмжүүд байх үедээ надад хоёр төрлийн Есүсийн тэр цаг үе санагддаг. Нэг нь бол Гетсеманы цэцэрлэгт залбирал. Есүс цовдлогдохынхаа өмнө амар их тэр өвдөх шаналлыг мэдрээд ааваасаа нэг удаа тэр дотн гүн гүнзгий үгийг хэлсэн. Тэр нь юу вэ? Аав энэ зовлонг надаас өнгөрүүлээд өгөөч гэжэлсэн. Энэ шийтгэл өвдөл шаналл энэ хүн төрлөختний өвдөл шаналл ямар амар юм бэ гэж. Магадгүй Есүс тэр хүртэл 100% хүнийхээ байдлаас харах юм бол дараах үлсэх нь хажууд нь бол юу ч биш байсан. Харин тэр өвдлийн шаналл өвдөлт нь бол амар байсан. Яг л хизээж тэр зүйл түн байхгүйсэн байхгүй. Тэгээд тэр бурхан аавынхаа тэр титмийг, байр суурийг, эрх мэдлийг өөрчлөхөд тэр чанараа хүртэл яасан бэ? Миний махан бие гимтэй биеийг өмсгөд ирсэн. Тэгээд ааваа энийг л холдуулж өгөөч гэжэлсэн. Тэр цагаас хойш залбирал өмнөх залбирлууд бурхан хариулж байсан. Харин тэр цагаас хойш Есүс бурхан нэг ч хариулаагүй. Яагаад хариулаагүй вэ гэхээр энд сууж байгаа миний төлөө. Бурханы амлалт бол энд сууж байгаа миний төлөө байсан. Тэгээд тэр хүүгээ миний төлөө загалмаар цогцолсон. Тэгээд дагалдагч нь хүртэл урав шавж ирсэн. Тэгээд яасан бэ? Гимшээд ирсэн хүмүүс нь аврагдаж ирсэн. Тийм учраас ах トゥ нар нэ ариун сүнсний ажил бол бидний доторх хүнийг Христийн тэр хүч чадлыг мэдрүүлэхийн тулд, амсуулахын тулд, тэр өөрчлөлт шинжилтийг дүүргэхийн тулд баг хамаач ярьж байгаа. Бид нар загалмаа дээр гим нүгэл дунтраа амьдарч байгаад ариун сүнс биднийг чимээгүй байгаад ингэж та бодож иж болох юм. Үнэхээр та Есүс Христ итгэсэн бол танд гим нүглээсээ болоод ерөөсөй байж сууж чадахгүй тийм мэдрэмж танд төрнө. Тэгээд ар хаваар суугаад хүмүүстэй уулзмааргүй, залбирлан сэдвээр хуваалцмааргүй тийм мэдрэмжүүд бас төрөх болно. Хүмүүстэй суугаад нөгөө бурхны үг ярилцмааргүй санагдах үед бас харин муу нэг яах вэ? Чи ярилцах хэрэггүй, чи угаасаа тийм гэж. Харин ариун сүнс яах вэ? Залбираас бурхны үгээс зураараа, залбираараа, ирээрээ, хамтдаа хуваалцаараа, эзнээс зураараа гэж үргэлж яах вэ? Бидний төлөө залбирсаар байх болно. Тийм учраас бид нар ариун сүнсийг өвтгөж байна уу? Түүнийг баярлуулж байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа. Ариун сүнс найдаж амьдарцгаа. Амен. Тэгээд гихмит чуулганд маань иймэрхүү жишээнүүд бас маш их байдаг. Гетсеманы цэцэрлэгт нөгөөх нь болохоор Есүсийн загалмаа дээрх цовдлогдсон үйл явдал. Тэгээд би амьдралдаа нэг удаа ер нь болиё гэдэг процесс гаргаж ирсэн. Болиё. Зөвхөн энгийн л амьдралаар амьдрий гэж. Харин яг гарч явж явах үед бол надад маш хүчтэй тийм эзний тийм надад үзүүлсэн зүйл байсан. Тэрний өгөхөр Есүс загалмаа дээр цовдлогдсон. Чиний энэ орхимоор байгаа зүйл, чиний энэ явмаар байгаа зүйл, чиний энэ зүхтмаар байгаа зүйл, чиний энэ эрх чөлөө өөрийнхөө дураар баймаар байгаа зүйлийн төлөө тэр цовдлогдсон. Тийм учраас чи над руу харцаа өргөө. Би чиний бүх зүйлүүдийг чинь загалмаа дээр авсан шүү дээ. Чи одоо ганцаараа биш. Чарам дуудлага руугаа буцаараа гэжсэн. Тийм учраас миний амьдралд хүнд хэцүү тохиолдоход Гетсеманы цэцэрлэг болон энэ загалмаа дээр процессууд маш их тусалдаг гэж хэлж болно. Энэ бол аврал авсан хүний тодорхойлт гэж хэлж болно. Гурав дахь зүйл байгаа. Гурав дахь зүйл нь аврагдсан хүний бас нэг тодорхойлт нь бол үр жимстэй амьдрал. Үр жимстэй амьдрал. Үр жимстэй. Аврал бол зүгээр ингээд би Есүс Христ итгээд аврагцсан гэдээ дуустах зүйл бол биш. Өмнө та бүхэн хэлжсэн. Та Есүс Христ итгээд аврал авах шийдвэр Есүс Христэд итгэх шийдвэр гаргасан. Тэгэхээр шийдвэр гэдэг үгийн ирээдүйн цаг нь гаргасан шийдвэрээ шийдээд
явах амьдралыг бол тодорхойлж байгаа шүү дээ. Тийм үү? Тийм үү? Өөрөөр хэлбэл итгэлийн амьдралын аялал эхэлдэг яг шийдвэр Есүс Христэд итгэсний дараа. Тийм учраас жинхэнэ итгэл бол юугаар танигдах вэ гэхээр үр жимсээр танигддаг. Үр жимсээр танигддаг. Тийм учраас ариун сүнс миний дотор байгаа зүйл нь юу вэ? Миний доторх өмнө би гим нүглийн үр жимсийг, махан биеийн хүслийн үр жимсийг, хүмүүсийн хүслийн үр жимсийг, энэ дэлхийн гой сайхан гой өнгөсгийн үр жимсийг, энэ дэлхийн үзэл санаа соёлын үр жимсийг гарах гэж хичээж амьдарч даган дуурайж исэн бол харин Христэд итгэсний дараа ариун сүнс зөвхөн ариун сүнсний үр жимсийг гаргахын төлөө бид нар амьдарч өөрчлөгдөж эхэлдэг. Тийм учраас ахтунаар минь аврал бол энэ сайн үсийг бид нар яах ёстой вэ? Бид нар ариун сүнсээр дамжуулж гаргах ёстой гэж хэлж байна. Хүмүүс сайн үс дээр анхаарч идэг. Би сайн үс хийж байгаа учраас аврагдсан гэж бодож идэг. Гэтэл тийм биш. Би аврагдсан учраас сайн үс хийж байгаа. Бид нар Эфес 2:8-ыг мэдэн юм уу? Хамтаа гаргацгаая. Эфес 2:8-ыг үзье. Эфес 2:8. За хамтдаа уншъя 3А. Нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус. Харин Бурхны бэлэг бөгөөд үүсээр чинь биш тул хинч үл сайрхах болно. 10 дугаар эшлэгийг уншъя. Учир нь бид сайн үлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн. Бидийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас илтгэсэй гэж ярьж байна. Амен. Сайн үлс хийснээр бид нар аврагдахгүй гэж ярьж байна тийм үү? Харин юу вэ? Аврагдсан учраас бид сайн үлс хийж байгаа. Энэ бол үр жимстэй амьдрах шалтгаан юм а гэж ярьж байгаа. Үр жимстэй амьдрах. Тийм учраас ахтунаар нэ. Өнөөдөр миний амьдрал үр жимстэй байна уу гэж. Есүс нэг удаа дагалзагчаараа цуглуулад дуудсан. Хүмүүс та нарыг юугаар таних вэ гэж асуудаг. Матай 7 дугаар бүлэг дээр тийм үү? Юугаар таних вэ гэсэн чинь үр жимсээр таньна гэж хэлсэн. Бидний нэшлиг дэндүү сайн мэднэ хариулж чадна, ярьж чадна, энэ нэшлиг ярангуул амен гэж хэлж чадна. Амархан. Асуултын тайлан та яг үгээр амьдрах ёстой гэж ярьж байгаа гэсэн. Хүмүүс та нарын үгсээр чинь таних гэсэн үг бол биш. Библийн ишлэлд мэдгээр чинь таних гэсэн үг бол бас биш. Үр жимсээр. Зөвхөн үгээр чинь биш, бас юу вэ? Үйлсээр чинь дамжуулж хүмүүс та нарыг таньна гэж ярьж байгаа. Та лаг залбирлаа, та лаг магтанд дуулдаг, та лаг байсан ч гэсэн хамгийн чухал нь үр жимс юм а гэж ярьж байгаа. Үр жимс юм. Бид нар сайн үр жимс ургуулдаг мэднэ. Мод муу үр жимсийг ургуулдаг гэж ярьж байгаа. Тэгвэл үр жимс юу вэ? Мод өөрчлөгдөх юм бол үр жимс дагаад өөрчлөгдөнө. Мод үндэс нь юу байхаас хамаарат үр жимс нь ямар байх нь тодорхойлогдно гэж ярьж байгаа гэсэн. Тийм учраас бид нар зүрх сэтгэлдээ юг суулгах ёстой. 3 зүйлийг та бүхэн бодоосаа гэж хүсэлмээр. Нэгдүгээрх нь та бүхэн Бурхны үгэнд дуулахтай байгаасаа гэж хүсэлмээр. Сая Шон хэлсэн тийм үү? Шон юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхнаас имэж түүний тушаад захирагдаж амьдрах нь бол миний амьдралын одоо эрхэм зүйлүүдийн нэг юм а гэж хэлсэн байна. Та төгс биш байж болно. Та өнөөдөр ажилтаа ажилгүй мөнгө өндөр нам таран дурхай байж болно. Гэхдээ таны зүрх Бурхны хүслийн дагуу байхын тулд Бурхны үгэнд тушаал зархтын төлөө байх юм бол та үр жимстэй амьдарч чадна. Та авралын бат итгэл дотор байж чадна гэж ярьж байгаа. Мөн бид нар бусдыг хайрлах талаар бодох хэрэгтэй. Түрүү бид нар та дөрөв дээр харсан тийм үү? Та Есүс Христ итгэсний дараа бусад итгэгчтэй хамт байх дуртай болсон уу? Нөхрөлдөг үү? Тэднийг хайрлах хайр таны дотор байна уу? Чуулган дотор ийм нарцисс үзэл бол ерөөсөө эвшгэд байж болохгүй зүйл. Ялгарлах, шин, хуучин, унсан бүдэрсэн тэр дуртай хүн дургүй хүн. Тийм бүлэглэл хизээж байж болохгүй. Тэгвэл энэ хайр ямар утга учиртай юм бэ? Тийм учраас бид бүх хүмүүст айлуулах хайраар нээлттэй хандах хэрэгтэй гэж хэлж байна. Амен. Тэгэхээр хайрлуулах гэхээс илүүгээр хайрлах гэж тэмүүлж амьдраарай.
Энэ бол аврал авсан хүний тодорхойлолт юм. Хайрлуулах биш, хайрлахын төлөө амьдраарай. Амен. Яг л Ром 5 дээр юу хэлсэн бэ? Тэр ихэж биднийг хайрлсан учраас гэж хэлсэн байдаг шүү дээ. Амен. Хажуу найзтай гэлцгээ. Хайрл намайг хайрлаарай гэж хэлээрэй. Намайг хайрлаарай. Хаашаа ус хэлээрэй. Одоо би чамайг хайрлах болно гэж хэлээрэй, тэ. За энэ бол мөнхийн чанар шүү. Итгэл найдар хайр гураас хамгийн анх нь хайр гэж хэлсэн. Тэгвэл хоорондоо маргааш цайны хийсэн үедээ маргааш муудсаад хайрлахаа боллоо гэж мессеж бичвэ. Үг үйлдэл хандлага үзүүлвэ гэдэг ч юм уу. Харт сандлага нүд шидвэ гэдэг ч тийм үү. Хайр бол хизээж дуусахгүй. Таныг гомдоосон ч гэсэн та Христ таныг хайрлсан хайраар хайрласаар байгаарай. Энэ бол аврагцсан хүний гайхамшигтай чанар юм а гэж хэлж байна. Өөр аврал авсан хүний бас нэг зүйл нь тодорхойлт нь суур хүчин зүйл нь юу вэ гэхээр нүглээс зайлсхийдэх байх хэвээр. Аврагцны шийд тэмдэг гэж бас өмнө та бүхэнд ярьжсэн. Аврагцны шийд тэмдэг нэгдүгээр хариун сүнс байх хэвээр, хоёрдугаарх нь юу байх хэвээр, Бурхны үг байх хэвээр, гуравдугаарх нь нүглийг үзээд үзэн яддаг, дургуутдаг, эсрүүцдэг, тэмцдэг, маа тийрээ дунагадаг, цохилт хийдэг тийм үү? Бид нар дургуй зүйлээ тэгмээр байдаг шүү дээ тийм үү? Жог дургуй хүмүүс бол дургуй юм гарангуудлаа яг нь даатгаа битгий татгуудаа гэдэг шүү тийм үү? Тэгвэл бид нар гин үлэг үзүүгэл тэр зангаа гаргал та. Энэ бол аврагцсан хүн шүү дээ тийм үү? Харин тэрийг хийгэл гоё махан бие хуучин үе махан бие хүсэл тачаалтай тэрийг хүрхийсээ энэ байхгүй бол энийг газ хийчихвс энийг газ мэдчихвсэн энийг газ энийг хүччихвсэн гэж. Еваг санаараа харахад сайхан сэтгэл татсан нүд булаан байсан. Тэр зүйл долоод өнөөдөр бидэнд гай авчирсан. Тэр өөрийнхөө амьдралыг ч гай болгосон. Тийм учраас яг хэвээр нүглээс зайлсхийх нүглийн эсрэг тэмцэх итгэж болох хэвээр. Тэгээ нүгэл хизэж хийхгүй нүгэлдээ хизэж тулахгүй гэсэн бол биш аврагсан. Харин юу вэ? Бид нар Есүс Христ итгэсэн дараа нүгэл дотор тухтай байж чадхаа болцог зэрэгэл бид нар мэддэг. Тийм амьдрал дотор амьдарч байгаа. Тийм учраас тийм газар удаан байж авахгүй гэсэн үг байхгүй юу? Тийм газараас хүлээ явах хэрэгтэй, татах хэрэгтэй гэсэн үг юм уу? Тийм учраас энэ дэлхий нэг гүлчин энэ дэлхийд гой сайхан мөнгө хэд байлаг ирэх мэтэл тийм үү гой сайхан зүйл байгаа. Нөгөөх нь итгэдэг гэж яваад тэгвэл бид нар яг хоёр нутагтан байж болохгүй гэсэн үг тийм үү? Асуулт байна. Та бүхэн амьдралдаа энэ гэм үглийн асуудлуудаа одоо буцаж шийдэх ёстой тэмцлүүд байна уу? Тэмцээрээ битгий аваад яваарай. Муу нэг яадаггүй гэм үгэлд тасгадаг шүү. Нэг удаа хийгээд жоохон амар мэдрэмж төрүүлээ. Дахиад нэг зүгээр хийгээд зүгээр жоохон ич. Тэгэл дахиад 3 дахь гайгүй уустай. Ер нь бол наатаа гэдэг дэвтэх аваад болно шүү те. Гоё инээж болно, гоё уралж болно, гоё нууцаар хийж болно, нийл талд хийж болно гэдэг ч юм. Муу нэгэн бол зөвхөн асар залтай нэгэн байхгүй. Ай. Тийм учраас бид нар тийм зүйл тасахгүйгээр яах ёстой. Эсэргүүцэн тэмцэж явах вэ. Бид нар гимгэл жоохон тав тухгүй байгаа зүйлүүдийг бид нар эсэргүүцэх хэрэгтэй. Амен. Амен. Дахиад хэлээ Есүс танд хайртай шүү. Тэр танд үнэхээр хайртай. Тэгээ энэ гим үглийн талаар бодохоор надад ингээд Давидын нэг хэд юм их санагддаг. Давид хүмүүсийг харахад хаан Бурхан түүнийг агуугаар ашигласан, Бурханы дуудлага дотор амьдарч ирсэн, гой дуулдаг, гой хөгжимддэг. Тэр хөгжим дарангуул зэрэг хэний сэтгэлийг хөдөлгдөг тийм л юм байсан. Ур чадвартай тулаанч юм байсан. Харин тэр нууцаар хийсэн гим нүглээсээ болоод хүмүүсийг хараад гой дуулж байгаа болооч ур зогсож байгаа үйлчилж байгаа болооч түүний дотор нь оюун санаанд яасан бэ? Тогтургүй байсан. Ямар сантай л сүнслэг үгүүдийг өөртөө тунгалж байсан. Яагаад эзнийг магтаж чадахгүй нэ? Заалчий гэл. Өөртөө шудраг хандж эхэлсэн. Тийм учраас ахтун нар та бүхний дотор байгаа гим нүглийн асуудлуудыг та бүхэн яах ёстой вэ? Тэмцээрээ. Яаж тэмцэх вэ гэж асуулт битгий хаагаарай. Тэмцэх аргыг та мэдж байгаа. Тэрнээс холдох. Ер нь бол хүмүүс янз бүрийн асуудал та. Гэхдээ тэр өөрөө асууж явахдаа өөрөө хариултыг ингээд гаргацсан хүмүүс байж идэг. Тэгтээ яг хөө зүгээр хийхийг хүсдэггүй учраас л өөр асуултыг хайдаг гэсэн. Тийм учраас ах トゥ нар минь та унсан бол босыг хүсэхгүй байх биш. Яах ёстой? Босох ёстой. Босох ёстой.
Таны амьдралд байж та гэм үгэл доторд ингээд жижиг цаажигаар ч гэсэн ийм үгээр тухгүй болгож байгаа зүйл байгаа бол ариун сүнс таны дотор ямар ч байсан ажиллаж байгаа л гэсэн үг шүү. Бурхан таны дотор ажиллаж байгаа л гэсэн үг шүү. Яг тэгвэл чи аврагдсан учраас бурхан зүгээр байхгүй байгаа л гэсэн үг байна. Амен. Тэгвэл чуулган гэсэн бас олон жил явж байгаа. Одоо марлаач гэсэн бүр жоохон хүүхэд байхдаа явж байсан шүү дээ. Тэгэл түүний амьдрал ингээ зөндөө зүйл тохиолсон ч гэсэн яасан бэ? Тэр унсан ч боссон, холдсон ч ирсэн, одоо яасан. Өөрөөр хэлбэл аврагдсан хүн учраас тодорхой байгаа байхгүй. Тэгээ би хизээж эзнийг хаяхгүй гэдэг. Гэхдээ хизээ нэг зэрэг унаж магадгүй. Гэхдээ тэр хизээж эзнийг хаяхгүй. Ягаад гэвэл эзэн түүнийг хаяг учраас байхгүй. Тэр учраас их хизээ нэг тэр энийг бүгд мэднэ итгэдэг. Мөн үү? За би өнгөрсөн 7 оноос ихнэрийнхээ тухай ярьсан. Манай цохилгод одоо 25 жил болж байгаа гэхэд одоо 24 жил болсон ганцхан хүн байгаа гэж хэлсэн манай ихнэр. Мэдээж энэ хүртэл туулахад ямар их ганцаарлаа орхигдол янз туулж ирсэн болмоор байсан бах те. Тэгсэн ч гэсэн яасан бэ? Аврагдсан учраас л хүн харахад ядаргаатай төвөгтэй болчмоор ч юм шиг тийм зүйлүүд харж байгаа боловч яасан бэ? Тэр тэмцээр байгаа л өнөөдөр яасан бэ? Бурхан түүний дотор ажиллаж байгаа тэр ажилд дуулахтай байсныхан үр дүнд нь өнөөдөр чуулганд явсаар байгаа. Өнөөдөр чуулганд дотор ийм хүмүүс зөндөө байгаа. Тийм үү? Нэг хүртэл ярихгүй байгаа болохоос тийм үү? За үдээгийн талаар ярьчих гэх бодлоо яриад байгаа. За тэгэхээр бид нар яахсан гэм өглөөсөө тэмцдэг байх хэвээр. Бити амар төгс байх гэж хичээгээрээ. Тэ? Харин эзэн дотор ажиллаарай гэж бас хэлмээр. За тэгвэл яг хаа бид нар авралынхаа тодорхой үзүүлэлтүүд бидний амьдрал аврагцсан үеийн тодорхой 3 зүйлийг сая сурлаач. Нэгдүгээр нь Бурхны үгэнд бүгд найдаж дуулууртайгаар амьдрах хэрэгтэй. Бурхны үг рүү түүний амлалтыг ерөөсөө мартаж болохгүй. Хоёрдугаар нь ариун сүнс чиний дотор ажиллаж байгааг битгий мартаарай. Ариун сүнс чиний дотор ажиллаж байгааг битгий мартаарай. Гуравдугаар нь юу вэ? Үр жимстэй амьдраарай. Ярьсан шиг амьдраарай гэсэн үг шүү дээ. Залбирсан шиг амьдраарай гэсэн. Шийдвэр гаргасан шиг амьдраарай гэсэн үг. Амен. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд авралын тухай ярилцуулсан бол эх 7 хоногт бид нар эзнийг яагаад гэрчлэх ёстой